бохирдлыг бууруулах чиглэлээр утаагүй төлш болон зуух турших, дахин төлөвлөлт хийх зэрэг олон тэрбум төгрөгийн төсөв дэмий өрсөн талаар аудитын дүгнэлт гарчхаад байна. Өнөөдрийн хувьд агаарын бохирдлыг бууруулахын тулд халаалт тавих, дулаалга хийх зэрэг нь хамгийн үр дүнтэй аргуудын нэг гэдэгтээ иргэд санал нэг байна. Энэ хүрээнд иргэдэд мэдээлэл олгох зорилго бүхий нийслэлийн мэдээлэл инновацийн төв нээлттэй хийлээ. Шингэлгээ дүүргийн хөрөнгө оруулалт тус инновацийн төвийг байгуулжээ. Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд халаалт тавих, дулаалга хийх гихчлэн хэлж ярьсаар байгаач иргэд нүдээр үзээгүй тул төдийлөн мэдээлэлгүй байна гэж үзсэн байна. Тиймээс гэр оролт хэрхэн тогтохтой эко амьдрах талаар мэдээлэл өгөх зорилгоор тус төвийг байгуулжээ. Улаанбаатар хотын 1.4 сая хүн амын 60% нь яг энэ одоо дэд үтсийн хомсдолтой гэр ороолын бүсд амьдарч. Тэгэхээр энийг бол одоо юу гэдгийг төсвийн хөрөнгөөнөөр бараг Монгол улсын бүх төсөвч даахгүй. Тийм учраас энэ санхүүжилтийн их усрыг зөв болох нөгөө ногоон зээлүүдээ хаана өгч чинь яаж энэ одоо энэ зөв шийдлүүдийг иргэдэд өргөх үү гэдэг энэ нэгдсэн мэдээллийг хангах үүднээс бол бид нар мэдээллийн төвүүдийг бол байгуулж байна. Энэ бас бохирдлууд хийгдэж байгаа. Тэр нь юу гэхээр шалаар халдаг одоо халаалт хоногт одоо тэр талбай өрөөг хэдэн хэд болгооч халааж яах гэдэг асуудал. За дээр нь нөгөө дулаан баригч. За бас одоо өөр олон төрлийн шийдлүүдийг ингээд өрөөнд яг үзүүлсэн загварчлаад тэгээд тэр өрөөнд бол киловатт цагийн бүрдгээд дулааныхаа хэмжээд ингээд байж байгаа. Агаарын бохирдол гамшигын хэмжээнд хүрсэн талаар Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс мэдэгдсэн. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа хэмээн олон тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүн гараагүй гэдгийг аудитын газрын шалгалтын дүнгээс харж болно. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-аас 2016 онд зарцуулсан хөрөнгийн их үүсвэрийг харвал улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум, Монгол улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164.1 тэрбум төгрөг зарцуулжээ. Мөн гадаадын 104.7 сая долларын зээл, 46.6 сая долларын буцалтгүй тусламжийг энэхүү арга хэмжээнд авч ашигласан байна. Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгийг юунд хэрэглэснээр нь ангилж үзвэл өртсөн шахмал түлшний цогцлбор байгуулахад 26%, сайжруулсан 100 үйлдвэрлэх, үнс тээвэрлэх автомашин худалдаа авахад 22%, нам даралтын зөвхөнд шинжилэл хийхэд 14%, сайжруулсан төлс шолон агуулгын зардалд 10.9% гэх мэт бусад зардал зарцуулжээ. Гэвч энэ нь үр дүнд хүрээгүй байна.